Дурсамж дүүрэн сайхан аялал чинь майхнаа зүү газар барихаас эхэлнэ. Майхнаа барих газраа сонгох нь бол маш чухал. Үзүүртэй чулуу, өргөстэй буттай газар, хотхор ус тогтохоор газар, голын эрэгт хитрхи ойрхон газар барихаас татгалзах хэрэгтэй. Майхан барьсан газар чинь өглөө нар тусахад модны сүүдэр майхан дээр чинь байхаар бодож барих юм бол маш сайхан болно шүү. Мөн олуулаа аялж явхад майхнаа нэгнээс хоорондоо зайтай барих хэрэгтэй. Яг гэвэл шүн хэн нэгнийх нь шүл үүдэж магадгүй шүү дээ. Тийм болохоор зэрэг зайтай бариараа гэж зөвлөе. Мөн майхны гацыг гацлахдаа 45 градусаар налуутайгаар гацлуул тогтвортой болно. Нуурын иргдээр элстэй газар хуурай сул элсийг нь зайлуулад нойтон хатуурсан хэсэг дээр нь газаа эхлэх юм бол майхан чинь салхинд хийсч гэмтэл бэртэл авахгүй байх болно. Чанартай сайхан майхантай сайхан байгалаараа аялаад амарч явхад таны майхны байрлал чийгч шүү гэдгийг дахин хэлье. Ингээд амар амгалан сайхан аялаарай.